сайн уу хүүхдүүд? За багшийг ганц чимэг гэдэг зүүн байсаа сумын дараагийн багш. Багш нь өнөөдөр та нартай эрүүл мэндийн хичээлийг хамтран явуулцгаая. За бүгдээрээ сууцгаая. Багш та нартай төрөөчийн хичээлээр эрүүл мэндийн төрөөчийн хичээлээр ямар даалгавар өгсөн бэ хүүхдүүд? Зэрэгсэж ярилцсан нэг хүүхдийн хариу битгэв. За. 아래 있어가지 앞집. 자. 그러니까 이따가는 앞집 비치해야 되겠습니다. 자, тэгээд бичээд ажиллаад ирсэн нь та. За, одоо тэгвэл багш намын ширээ дээр тавхтай хүнсний бүтээгдэхүүнүүд тавьсан байна. Эндээс та нар чөтгөрийнхөө ядсан хоолны бүтээгдэхүүнүүдийг ялгаж хацгаах байна шүү. За, бөөгөр ялгаж хацгаах тийм ээ.
ногоо хүрээтэй хэд байсан? Шар хүрээтэй хэдэн ширхэг байсан? Улаан нь хэд байсан гэдгийг тоог маш томор өнгөд дээр нь тавиад. За бичиж өнгөд нь тавьчих тийм ээ. Тоог хатнаас дараа тавих нь шүү. Бусдаас сонсон шүү хүмүүс те. Хамгийн бага нь хамгийн. За танаа ба. Манай багаас
Манай тэгвэл энэ диаграм дээр шиг яг гурвангийн тэнцэн иргэсэн багууд байна уу? Тэгэхээр биднес багаараа биднес яасан юм бэ? Нөгөө хөрсөн хэмжээгээр хэрэгжилж үү? Тэгэхээр нөгөө зөв цагтай хоол болох уу? Тэгвэл зөв цагтай хоол болохын тулд яах вэ? Тэгэхээр одоо биднес нэг асуудал гарлаа тийм ээ? Ямар асуудал гарч вэ? За тэгвэл хөстөө хооллох гэсэн асуудал гарчлаа тийм ээ? За биднес ийм асуудалтай болцсон учраас энийг яаж хийх вэ? Ямар арга зам байгалаа? За одоо та нар маш сонирхолтой нэгэн бичлэг үзүүлнэ. Та нар үзэхдээ ямар арга байна? Юуны тухай гарч ийн гэдгийг маш анхааралтай сонсон шүү. За явуулъя бэ? За. Туяа сараа хоёр бол найз од. Тэд 3 сарын өмнө илүүдэлж ингээсээ салж өөрсдийн сэтгэл санааг өөртөө болгох шийдвэр гаргасан. Туяа өөрийн хүчээр бүхнийг хийхээр шийдсэн. Гэвч ихэнх хүмүүстэй адил түүнд ч гэсэн тун амаргүй. Түүний эргэн тойронд анхаарал сарниулах зүйлс зөндөө байна. Тэрнээс гадна туяад ямар ч дэмжлэг байхгүй. Туяагийн төвчээр алдагдаж улам жин юмсан нь гайхамшигт зүйл биш юм. Харин сараа хооллолтын 20 зөвлөлт хандаж өөртөө ойр байрлах эрүүл амьдралын хэм маягийн төлөвт зочлохоор шийдэв. Сараа өглөө бүрийг төлөвтэй хооллох тэнцвэржүүлсэн хоолоор эхэлдэг бөгөөд энэ түүнийг хэрэгтэй бүх шин хэмжээнд боловсруулах хангахаас гадна өдрийн турш өсөглөн байдлаа хянахад тусав. Сараа өглөөнөөс эхлэн эрч хүчээр дүүрв. Түүнчлэн төлөвт сараа өөртөө адил зөв хооллож, жиндээ хянах, сэтгэл санаагаа дэвшүүлэхийг хүссэн шин танилцуулгатай болсон байна. Тэд бие биенээ дэмжиж, хоорондоо мэдээллүүдийг хаваалцсан, амжилтаараа бахархацгааж цагийг хамтдаа сайхан өнгөрүүлдэг. Хооллолтын 20 зөвлөхийн туслалцаатайгаар сараа өдрийн турш эрхэн зөв, тэнцвэртэй хооллох талаар олон ашигтай мэдээллүүдийг олж авсан. Сараа өөрийн 20 зөвлөгтэй үргэлж холбоотой байдаг бөгөөд түүний ачаар сараагийн гэр бүл тэнцвэржүүлсэн хоол болон эрүүл амьдралын хэм маягийн талаар бүхнийг мэддэг болсон. 3 сарын дараа туяа байрнаасаа хөдөлсөн. Харин сараа хоёр альцмаараар жижиг хувцас өмсдөг болсноос гадна илүү сэргэлэн, эрч хүчтэй болсон байна. Сараа одоо клубт өөрийн хооллолтын зөвлөгт тусалж байна. Түүнчлэн бусдад хүссэн бие галбар олж авахын туслахын тулд өөрийн клубыг нэг талаар тэр бодж байгаа. Та ч гэсэн ирээрэй. За сараа өөрчлөгдсөн үү гэдэг? Өөрчлөгдсөн бэ. Ингэж өөрчлөгдөхт нь юу нөлөөсөн гэж бодож байна? За танаас дасгал өгөө. За зөв зөвхтэй. Энэ сараагийн тогтмол хийдэг өдрийн юу юм бэ? Өдрийн дасгал буюу өдрийн өдөр болгон хийгээд байгаа юм чи өгдөлөө. Тогтмол хийгээд өдөр болгон хийдэг юм чи өгдөлөө өдрийн өдөр болгон хийгээд байгаа зүйл чинь өдрийн за өдрийн дасгал хуваарь өөрөөр юу өдрийн юу хийгээд байдаг юм бэ? Өдрийн дэглэм бидтэй өгөх үү? За дэглэм байх нь шүү дээ. Тийм үү? Өдөр болгон дэглэмээ бариад яваад. Тэгвэл дэглэмтэй ойролцоо ямар юм болж байгаа юм? Дэглэм гэдэг маань юу юм? Тэгээд авах юм шүү дээ.
бэлтэмдээ, журам, зарчим гэж байдаг шүү дээ, тийм ээ? За тэгвэл өнөөдөр бүгдээрээ зохистой хооллох зарчим хичээлийг үздэсгэх юм байна. За бүгдээрээ дэвтэр дээр он сар өдрөө тавиад гачгаа тавьчих. Өнөөдөр 11 сарын 12 сарын 5. Одоо багш нь баг болгоно 2 зураг 2 өгүүлбэр өгсөн байна. Харин тэр 2 өгүүлбэрийг өгүүлбэрийн урттай зургийг нь тохируулаад юу тухай болохыг хоорондоо ярилцах. За энэ судалгааг аваад хариулах. Бусад байгууллага 6 өгүүлбэрийн үсгээр зөв таавч хангээ тайлбарлаж хот яагаад шүү. Өнгийн нэрийн үстэй өгүүлбэрийг тайлбарлах хэрэгтэй тийм ээ. За бас нэгээ суулгах. Хот ягаан өнгөтэй нүднүүдээр бүснэ сууж штэ тийм ээ. Хот ягаан өнгөтэй багын авчирч нар байгаа штэ. За. За. Аюултай багын нэгэ тайлбарлаа. За одоо бусдаа яах вэ? Сонсъё. За чигээр. Ой яа. Бусдаа яах вэ? За минь юу ахаад. За. Цэцэг персимжигээр харах гэдэг нь цагаан зүүн дээр тавьсан баг баа хийсэн хорныг сонгосон. Хоёр дахь нь өглөөний цагаан заавал өглөөний цагаан. За намайг хийсэн хариултаа. За намайг хүндээ заас. За стаасасаа.
За шинэ хурал багт тайлбарлаарай. За, хэлээр багшиныг нэмээд тайлбар өгчөд аюулгүй хоол хүнс хэрэглэхийн тулд юу шалгах ёстой вэ хүүхдүүд? Ансаар. Өөр чи хаана нэгэн тэгвүрий? Ратнаа тэр чи юу гэдэг вэ? Шашхан дээр байдаг шүү дээ, тийм ээ? За, тэгвэл одоо энэ тэгвэл хэдэн зарчим байна хүүхдүүд? 10. Тэгвэл захистай хооллох хэдэн зарчим байдаг юм бэ? 10 зарчим байдаг. За одоо багштай асуулт асууя. Та энэ 10 зарчмыг өдөр болгон мөрддөг болов сайн бодоод таа. Өдөр болгон мөрдөж чадж байгаа болов? За тэгвэл энийг өдөр болгон мөрддөг болохын тулд яах ёстой болов? Зүгээр энийг ингэж мэдчихээд өгчих юм уу? Тавиад цааш нь биелүүлэх ёстой юм бэ, тийм ээ? Одоо энэ зарчмыг биелүүлэх арга зүг болж байгаа би бүгдээрээ тхүү аргыг. За тэгвэл одоо та нарын ширээн дээр ажлын хуудас 2 гэсэн хуудас байна. За тэрийг багаараа ярилцаад бүгдээ.
сар. 2 сар. 2 сар. 1 сар. 2 сар. За 1 сар. 2 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 сар. За, ирээдүйн бат ууцсан байна. За, бусад байгаа нь дуусна. За, тийм үү баг дуусгараа. Дуусгараа. За, одоо цагаан нэрийн үндэстэй хүүхдүүд хариулахад бийдчихэж шүү. За, одоо бүгд стелас сонсон шүү хүүхдүүд чимээг бодоо. За, оюутлаг багын цагаан нэрийн үндэстэй хүүхд эхний асуултанд хариулах. Эхний асуултанд. За, өөрийн танил ой жатны үгээр. За, бусад багуудаас цагаан хуудастай хүүхд нэг хүүхд байна өндөр. Нэмэх. За, танаа. За, найзууд. Найзууд баг. За. За, өөр нэмэх юм байна. За, өөр нэмэх юм байна. За, таньж мэддэг хүмүүсээ. За, одоо танаа багын энэ зарчмыг хэрэгжүүлэх хийхэд туслахгүй гэдэгтэй хариулаарай. За, энэ дээр нэмэх хүүхдээ нөө. Яг таарч байгаа удаад нэмж хэлэхгүй тийм ээ. Дахиад нэммээр байна гэсэн үг юм бэ. За, Амт хав толгон жиг бүр багш. за багш гээд нэмэгдэж тийм ээ. Танахаас нэмэх үг байна. За. За, дахин за, баг хамт олон гэж нэмэгдэж шүү. Өөр танахаас нэмж хэлэх үг байна. За. За, одоо тэгвэл гуравдахыг танаа багынханаас эхэлж хариулах шүү. За, үнээр нэг. За, танах. За, 2 сар ирэх. За, хэдийн хугацаанд вэ? 3 сар. За, танах. Өдөр. Нэгээс 3 сар гэж. За, тэгвэл ахин зөв юм болоо. Задал бившил болгоод хийх хийхгүйгээр ингэж хийдэг болохоор ахин зөв юм болоо гэдэг. За, одоо тэгвэл багш танаа яг энийг задал бившил болгох нэгэн аргыг зааж өгье. Таны өмнө өөрийгөө өнгөх гоц
авчаад аав ээжтэйгээ хамтраад өдөр болгон бөгөөд 7 хоног бөгдөх хэрэгтэй байна. Тэгээд тэрнээс цааш бас ингээ авчихгүй. Тэмдэглэлийг дэвтэр гаргаад бүгдээрээ яах нь өдөр болгон энэ 17 хийж хичээнэ үгүй гэдгийг бүгдөө яваад байна. За тэгвэл энд дээр бид нүсгээд гараагаа тогтоох хэрэгтэй байна. Гараагаа маш шударгаар бүгдх юм байна. Тэгээд чиний хийсэн юмыг чиний төв байна, бурхан чи хийсэн байна гэж шалгах нь. Нөгөө ганцхан чи би ахчихээн үгүй гэдгийг өөрийгөө үндээд яваад байх хэрэгтэй юм байна шүү. За явуулъя. За тэгвэл энийг яаж бүгдх вэ гэхээр за яа 10 зарчим маань байгаа тийм ээ. За. За намайг яах вэ? Чамд за энэ 10 зарчмыг бүгдийг хийж чадсан хүмүүс ямраа бүтнэ үү? Ногоон ногоон. За би хичээсэн шар яах юм бол шараар. За шар өнгөөр болно. Хичээсэн гэдэг маань яа гэсэн юм? Би хичээсэн тийм ээ. Мэрийсэн тийм аа яг матчаад байсан үе байвал би хичээсэн. За тэгвэл орцсон гэдэг дээр оо яг тийхийг болсон боловч хийж чадахгүй. За тэгвэл тэгээд гараагаа маш үнээр хийсэн тийм ээ. За энэ дугуй төс байгаа. За тэрийг та нар өөрснөө самшаад дутагдах. Доош нь болсон тийм ээ хүмүүсээ гарааны үнгээ гэхэд тэгээд доош нь 10 зарчим байна.
хүснэгтэй хинээр үгүй Аав ээж. Гэтэ энэ үндэгээ хийхдээ бас аав ээжийнхээ тусцаг заавал заа юу гэдэг. Тэгээд энэ хойшоо бүгд ямар болов зүгээр сайн юм шиг байна. Дээрээ ногоон болов сайн юм шиг байна тийм ээ. Ингээд энэ гарааныхаа үндэгээ хийсэн чинь гэртээ очоод өөрийгөө үндэхтэй байх тийм ээ. За. хийчихсэн. За энэ 10 зарчим дээр дасгал бүлгөө хийчихсэн байгаа тийм ээ. За бүгдээрээ нэг дасгал хийгээдээ. За энэ дасгал маань бидний баруун зүг тархийг хөгжүүлдэг байх нь шүү. За юу. За одоо багшигаас хараарай. Нэг гараглаа нэгээд идэв. Нөгөө тийш нь. За нэг. За одоо жаа хурдан. Хурдан. За хурдан. За хурдан яваа. За. За бүр хурдан сураарай. За юу. За. Ээ чаачно. За одоо бүгдээрээ наашаа хатгаач. Ямар мундаг. За өнөөдөр биднээс юу мэдэж авсан бэ үгүй ээ? Юу зарчтай хоолтой. 10 зарчим тийм ээ. За нэгдүгээр зарчим нь юу вэ? Хоёрдугаар хан
алга шиг.